За онцгой байдлын ерөнхий газар холбогдох дагаж мөрдөх стандартын дагуу бүхий л шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Энэ зүгээр нэг иргэдийн сошиалар хараад байгаа шиг зүйл огтгож биш. Уулуурхаа маш наривчлалтай математик тооцоололтой маркшедрийн хэмжилтийн дагуу мэрэгжлийн төвшөнд хийгддэг ажил юм. Тэрээс биш хэн нэгэн мэрэгжлийн бос хүн тэр сэрийг хөрсдөө газар ухаад орчдөг юм биш. Огтгож биш. 30 м гэдэг чинь одоо 11 давхар өндөр барилгатай тэнцвхүүс ийм өндөр барилга байхгүй юу? Эндээс унсан байна. Тэгээд одоо маш харамсалтай зүйл боллоо. Энэ онцгой байдлын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. Энэ дээр хөндлөнгийн одоо дүгнэлтүүд мэдээж мэрэгжлийн байгууллагууд бол гаргана. За цагдаагийн газар бол хэрэг үрдэлт мөрдөн байцаах ажиллагааг бол одоо эхлүүлээд явж байгаа байлгүй. Одоо би цагдаагийн аль багштай бас холбогдно. Гар гэрийнхэнтэй нь очиж уулзсан. Тэгээ үндсэндээ энэ ямар байдал үүсээд байна гэхээр олон талд хариуцлагагүй байдлын золиосон энэ хөвгт явлаа шүү дээ. Урд нь ч бас явж исэн байна. Эцэг хариуцлагагүй байдал, аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагагүй байдал, төрийн хариуцлагагүй байдал. Ингээд би олон талт гэдэг байгаа нь ингэж хэлээд байна. Өнөөдрөөс бас нэг 5-6 хоногийн өмнө Дорногов аймагт бас нэг хүүхэд хуучин уулуурхаа карьерийн одоо шаварлаг хөрсөн тоглож байгаа хөрсөн даруулаад нас барсан байна. Тэгэхээр энэ бүгд бидэнд ер нь ямар сургамжийг хэлээд байгаа юм бэ? Энэ эргэцсэн орчин маань, санхүү мөнгө төгрөг хөрөнгө маань, мэрэгжил аргасан одоо чадамж маань байна уугүй юу гэдэг бид нар яхахгүй эргэж харахаас өөр аргагүй болсон. За хэд хэдэн мэдээллүүдийг бас тодтогч хэлье. Юу гэхээр техник тоног төхөөрөмж нь хэрвээ байсан бол гэдэг. Техник тоног төхөөрөмж нь хангалттай байгаа. Мэдээж эн чинь нөгөө ямар асуудал байна гэхээр одоо жишээлбэл гал гарлаа өндөр шат. Энэ санхүүжилтанд шийдэгдээд явж байгаа. Ирэх оны төсөв болон одоо батлагдсан байгаа төсвөр нийтдээ 5.5 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтууд хийгдэх юм байна. Огт төр засаг нэг санхүүжилтаа шийдэж чадахгүй, салин мөнгө төгрөгөөр тавьж чадахгүй, албаагч байхгүй зүйл бас огтонч биш шүү. 5.5 их найдаар бол техник хангамжаа бол бид нар 80 орчим хувьд хүргэж чадна. Нэг шаардлагатай одоо иргэдийн асуугаад байгаа сундаг шат. Одоо жишээлбэл нэг асуудал ингэж хандж байна л да. Нэгэн шат нь байхгүй байхад одоо өндөр барилгын зөвшөөрөл өглөө гэдэг үгүй байхгүй. Тэр өндөр барилгын зөвшөөрөл бүх хэсэг нь бол мэдээж хууль журмаар явна. Онцгой байдлынтэй нийцэж ажиллах хэрэгтэй байхгүй. Тийм байгаа биз? Саяны энэ харамсалтай арга хэмжээ бол одоо тооцож болшгүй хэмжээгээр маш том сургамж өгж байна. Энэ байдлаар дахиад олон хүүхэд том хүнч гэлтгүй хүний амнаас эрсдэл орхон. За одоо дээрэс нь 6 сарын 10-наас эхлээд гол усны үерийн асуудлууд эхэлнэ. Жилдээ 100 орчим хүн 6-7 сард одоо усанд эндэгдэж нас барж идэг. Тэгэхээр энийг бид нар уламжлаад өөр тэгжил байдгийг гэдэг байдлаар огтонч хүлээж авч болохгүй байхгүй. Тэгээ ерөнхий сайдаас гарсан албан даалгавар бол засгийн газрын хэмжээнд бид нар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх онцгой албан даалгаврыг одоо өгч байна. За одоо тушаал нь албачаад гарч ирнэ. За энэ үүрэнд хэлэхэд техникийн нөхцлөө шалгуулахгүй. Одоо жишээлбэл цахилгааны маасаас үүдэлтэй объектын галт төмөр гардаг. За гих мэтлэн одоо хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах техникийн шаардлагыг шалгуулахгүй байгаа аж ахуй нэгжүүд эрхэвж үүж болохгүй гэдгийг анхааруулж илээ. Жишээлбэл өнгөрсөн хугацаанд 1360 объектэд шалгалт хийхэд 5270 зөрчил гарсан байна. 1360 объектэд зөрчил хийхэд шүү. Тэгэхээр нэг объектэд одоо нэлээд хэмжээний зөрчлүүд байгаа даа шүү дээ. Энд чинь өөрөө нөгөө байшин барилга шатах элдв одоо осол аваар гарах өөр их усүр нь болчиход байгаа байхгүй. Тэгэхээр засгийн газрын эх 7 хоногийн урал дээр хэн шалгах тогтоол албачна. Шадар сайдын хувьд мөн онцгой байдлын улсын комиссийн даргын хувьд одоо албан тушаал дээр гарын үсэг зурж нийт яралтаар эхлүүлж. За энд бол онцгой байдлын ерөнхий газар, уулуурхай аймаг, байгаль орчин стандарт
одоо стандартын бодлого эрх зүйн орчин бүр задарчихсан. Уучлаарай хүмүүс хянд шалгуулах дурггүй. Гэхдээ иргэдийнхэн аюулгүй байдал эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахын тулд төр ажиллах ёстой. Хянд шалгалтаа хий. Хуулийн дагуу. Гагцгүй энэ өнгөрсөн хугацаанд энэ хянд шалгадаг энэ эрх зүйн орчин маань дэндүү суларчсан юм байна. Төрийн хариуцлагчийг суларчсан юм байна. Тэгээ энэний үр дүн нь одоо ингээд дандаа хүний амиар ингээд солиослогдоод байна шүү дээ. Энийг бид нар насан зогсоо л доо. Сая Дашним хурамдагийн ярианаас сонсоход 30 метрээс доош явсан бол бас тогтоох багаж хэрэгсэл байхгүй гэдэг юм ярьж байна. Иргэд ч гэсэндээ энийг сонсоход багаж хэрэгсэл найдваргүй. Тэгээ биш. Тэр нь 30 м гэж анх тогтоож явсан нь бол одоо зөв байсан. Гэхдээ энэ дэр одоо энэ гаргасан шийдвэр, энэ аврах ажиллагаа зохион байгуулсан арга тактик дээр бид зөв буруу гэж ярихаас илүүтэй хөндлөнгийн хүмүүс нь ярих хэрэгтэй. Жишээлбэл би нэг зүйлийг бол зөвтгөн. Одоо хуваарь алт холбогдлагчдыг оруулсангүй гэж иргэдэг бүх юм чинь уучлаарай. Оруулаагүй шийдвэр гаргасан онцгой байдлынхны зөв. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө маш их ам ирсэн ийм ажил. Мэргэжил арга зүйн туршлагатай хуулиар хүлээсэн хариуцлагатай ийм усуд ажилдаг. Удаан ажилласан гэж шүүмжилж байна. Уучлаарай. Эн чинь цагт хэдэн санж явсан гэж 25-аас 30 санжийн малталт хийж чадсан. Нүхнийх нь хэмжээ ерөөсөө өндөр 1 м, өргөн 80 санж. Тэгээд дөргөлт өгж болохгүй. Хүчтэй нүдэж болохгүй. Нүдгээр нь хөрсөн урчих гээд байдаг. Хүн аврагчаа өөрсдөө өгч гээд байдаг. Ийм нөхцөл байдалтай явсан байхгүй. Тэгэхээр нэг одоо нэг өнгөцгөн зураг харчаа шүүмжлэх шаардлага байхгүй. Үнэхээр алдаа дутагдал одоо хөндлөнгийн экспертүүд энэ арга тактик, энэ аврах ажиллагааг бол ийм хувилбар байсаар байтал та нар ийм хувилбар сонгож явуулж гэж буруу одоо ажилласныг дүгнвэл одоо хариуцлага үлээхэд бэлэн. Сая хүн хүч нэмэх боломжтой байсан уу яг тэр газар дээр? Хүн хүч нь яах мэт чинь нэмээд жишээлбэл одоо тэр нэг 20% онгойлгдсон шороо татчихна гэнэ. Өөр ямар арга байгаа. Яа татах тэр шороо. Тэ? Хурцээр зөөх юм. Эсвэл тэнд одоо нэг жижигхэн нөгөө юм канивэрийн тээвэр ухсарах юм уу тэнд тэр. Ийм боломж байхгүй шүү дээ. Энэ ерөөсөө юу гэхээр онцгой үедээ сая 3 зүйл ялагдлаа. Нэгдүгээр энэ хариуцлагын тогтолцоонд ялагдлаа. Хоёрдугаар цаг хугацаанд ялагдлаа. Гуравдугаар бодит газар шорооны нөхцөл байдал дээр ялагдлаа. Давж чадсангүй. Энэ бол бидний дайсан байлаа. Тийм байгаа биз. Тэгэхээр мэргэжлийн улсууд газар дээр нь ажиллаад нөхцөл байдлыг хилээд байхад зүгээр нэг ингээд нэг иргэдийн мэдээж бухимдалтай байна ойлгож байна. Санал шүүмжлүүдийг хүлээж аавна. Гэхдээ энэ бол бас арай хэтэрж байна. Төр ажиллаа хийн. Дээрээс нэг зүйлийг бас онцгойлон хэлэхэд саяны энэ өндөр барилга дээр болдог гал, саяны энэ хөөрхий 3 настай хүүхэд эндэгдэг байдал дээр бид ухаарад байгаа зүйл бас биш. Харин илүү том анхааруулга сануулга өгж байгаа. Урд нь хянд шалгалтын ажлууд хийгдсэн байна. Энэ зогсооцсон юм байна. Энийг бас урьдчилан сэргийлэх үүднээс төсөн мөнгө төгрөгүүдээ бас шийдээд ялангуяа одоо амар сайхан сайдын үед энэ мөнгө шийдэгдсэн юм гол нь. Би одоо ажил аваад одоо 40 тонн ч за 50 тонн гэнэ үү. Энэ маань би энэ өмнөх ажил надад хамаагүй гэдэг байдлаар хариуцлагаас бол зүхтаах хүн биш. Энэ өнөөдөр миний ажил. Яа харахгүй өнгөрсөн 7 хоног засгийн газрын нууц тогтоолоор би Казахстан улсад төр төлөөлж ажиллахаас өөр аргагүй байсан. Нийт 8 төлөвлөгөөт ажлынхаа 7-г амжуулаад нэг нь яа харахгүй амжихгүй одоо түрүүхэн ирлээ. Одоо яаралтай арга хэмжээ авна. Хамгийн гол нь би бас энэ ажилласан улсуудад бас хэлэхэд ингээд сэтгэл санааны одоо гутралд ороод удирдлага зохион байгуулалт алдахгүйгээр энэ одоо саяны энэ үүссэн харамсалтай нөхцөл байдал бидэнд ямар үнэтэй сургамжийг өгөө. Дахиад бид яаж хэрхэн урьдчилан сэргийлж хичнээн хүүхдээ аим аврах боломж байна. Хичнээн үнэ аим аврах боломж байна. Энэ лугаа л орё. Уулын бэлтгэл ажлууд явж байгаа. Тэгээд бас энэ нэг зүйл нь юу гэхээр олон нийтийн анхаарал бас орсон нь нэг талдаа их сайн зүйл. Бодит нөхцөл байдал. Яг үүндээ техникийн хангамж өнөөдөр хэдэн хувьтай байгаа гэж 41.6% байгаа. Тэр 50-60 гэдэг бол худлаа шүү. Одоо бүхэлд нь техник хэрэгсэл хувцас одоо өчнөө олон төрлийн багжууд байна шүү дээ. Тэгээд гамшигын тухай хуулийг бол шинээр өргөн барьж байгаа.
Өнгөрсөн 7 хоногт үзэл баримтлалыг боловсруулад хууль зүйн дотоод хэргийн яам руу явуулсан. Мөн улсын нөөцийн тухай хуулийг асар их хэмжээний хөрөнгө эдийн засгийн эргэлтэнд орохгүй өхмөл байдлаар хадгалагдаад байна. Үгүй. Онцгой байдал санхүүгийн хувьд бас тодорхой хэмжээнд бие даасан байдалтай болох хэрэгтэй байна. Даатгалтай холбогдох хэрэгтэй байна. Ер нь санхүү мөнгө нь байхад бид нар хүнээ сургаж чадна. Шаардлагатай техник тоног төхөөрөмж авч чадна. Тэгэхээр ер нь хууль эрх зүйн орчин бас маш дутмаг байна. Энийг бид нар оронгоор нь шинчилж байна. Тэ. За баярлалаа.